руу орж ирэх нь зөв. Монгол ч ингэсэн баггүй 1924 онд улсын анх дуурайх хурал хийсэн тийм үү? Намын 3 дуурайх хурал дээр данзан тэргүүтнийг будаж алсан. За ингэснээр бол бид нэр зөвлөлт маягийн бүгд найрамдах улс гэдэг загварыг одоо сонгож авсан гэх юм уу да хөгжлий. Гэхдээ Монголын удирдлагад гарч ирсэн одоо тэр үед 1924 онд зөвлөлтийг бодож ирсээр бол зүүнтнүүд гэж бодож ирсэн хүмүүс одоо Оросд сурсан Дамбадорж, Жаданба, Чойволсон гэсэн хүмүүс байна шүү дээ. Ерөнхий сайд бол тэр үед Балингийн цэрэнд орж байгаа байсан. За энэ хүн бол одоо явж зүүнтэн биш тийм үү? Тэгэхдээ энэ гарч ирсэн Дамбадорж, Жаданба тэргүүтэй нөхдүүд бол үндэсний ардчлал үзэлтэй хүмүүс байсан байхгүй юу? Эдгээр бол бас коммунистууд биш. Яг хөө цэрэнд оржоос ялгаатай цэрэнд орж бол зөвлөлт Орос улсыг бол одоо гарцаагүй шахаа гэж хүлээж авсан маягтай. За одоо түүний орлогч Агдамбуугийн амар байна. Эдгээр ч бол хуучны одоо төшмөл гаралтай хүмүүс тийм үү? Автономийн үеэс эхлээд Монголын төр зүтгэсэн, төр унахыг үзсэн, төр босхыг үзсэн, хувьсгал үзсэн ийм хүмүүс. Тэгээд эдгээр бол за ямар ч байсан гэсэн хятад ийм бодлонтой байгаа үед бол зөвлөлт Орос улстай сайхан харилцаатай байх ёстой гэж бодож исэн болохоос биш зөвлөлт Орос улс бол одоо бидний хөгжлийн загвар гэж үзэж исэн хүмүүс биш юм шиг байна. Дамбадорж Жаданба тэргүүтэй хүмүүс нь бол зөвлөлтийг бас загвар гэж болох юм гэж үздэг. Гэхдээ бид нэр өөрийн үндэсний онцлогтой улс байх ёстой гэж. Тэр үеийнхээ бид чинь 25 онд коммунизмын төлөөлөгч хөөгд явуулсан хүмүүс шүү дээ. Тураар Сколов, Эльбедер Жиринчин хоёрыг чинь туураны тогтоол гаргаж агаад Орос руу буцаад хөөгд явуулсан шүү дээ. Тэгээд тэрний дараа Коминтернээс амгаа юу гэж бүрээд нөхрийг ирүүлсэн. Тэгвэл Коминтернээс үүнээс хойш түүнээс цааш Коминтерний төлөөлөгчийг бидэнд хэлэхгүйгээр хөөж явуулж болохгүй шүү гэж анхааруулгатай ирсэн байна. За тэр амгаа юу гэдэг нөхөр ирээд яасан бэ гэсэн чинь нөгөө монголчууд чинь дахиад хуваагаад эхэлсэн. Уул нь өөрөөр тэрэн дотор чинь нэг тийм хуваагдаад ихэр улсууд биш байхгүй. За яг хараа жаахан суур боловсралтай гэх юм уу да туршлагатай цэрэнд орж Агдамбуугийн амар тэргүүтэй хүмүүс байна. Шин залуус ихэднүүд гэвэл одоо Дамбадорж, Жаданба, Гэлэгсинг, Чойволсон гэдэг хойно үлдэгдсэн. Хойно тодорхой хэмжээнд хойно бэлтгэгдсэн хүмүүс л дээ. За дээрээс нь 1924 оны улсын анх дуурайх хурлаар улс төрд төрж орж ирсэн жоохон боловсрол муутай хөөрөв хэсэг нөхдүүд байна. Тэрийг нь хөдөөнийх ингээд Оросууд нэрлэж байгаа. Тэр нь одоо энэ Гендэн, Өлзитийн Бадрах, Золбингийн Шижээ гэдэг энэ улсууд амбиц ихтэй боловсрол байхгүй. Дорлогжив гадаад яамны сайд байсан. Их марзан юм биш үү? Одоо дорлогжив чинь гадаад яамны сайд дээр томилогдчиход Оросын элчинтэй уулзсангуудаа за би юу ч мэдэхгүй шүү. Та надад зааж өгөөрэй гэж байгаа. Нэг улсын гадаад яамны сайд нөгөө улсын элчин сайд гэдэг. Үгүй бол очлоо би ханаатай байна. Юу амгаа юу одоо төв рүүгээ гомдол мэдүүлж байгаа байхгүй. Гүн Бадрахыг сангийн сайдаар тавьчаад Бадрахад мэдэх юм юу ч алга. Хамгийн тэр Довчин гэдэг нөхөр мэдж байна гэдэг. Довчин нь бол одоо нөгөө боловсролтой төшмөл удмын нөхөр. Тэгээ бүх ажлаа мэддэг. Тэгээд сангийн яамны эрхэлсэн төшмөлтэй. Бадрахад бол одоо гарын өсөж зурхаас өөр ямар ч юм яг нөгөөх нь бас үнэхээр мэдэхгүй л байгаа байхгүй дээ. Гиндэн төв банкны дарга